Том аврын автобусны үйлчлэгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн автобусаар том хүний зорчих хүнийг 500 төгрөг болгон нэмэгдүүлэхээ мэдэгдээд байсан. Энэ мэдээллийн дагуу өнөөдрөөс эхлэн хувийн хөвшлийн нийт 21 компани зорчих тасалбарыг 500 төгрөг болгон нэмэгдүүлээд байна. Хэдийгээр нийтийн тээврийн газраас сар шинийн баяр төгссөнтэй холбоотойгоор мөн холбогдох байгууллагууд хоорондоо зөвшөөрсөн засгийн газарт мэдээлэл уламжлаад байгаа энэ үед автобусны үнийг нэмэх асуудлыг 1 сараар хойшлуулахыг хүсэл тавьсан боловч ийхүү том аврын автобусны үйлчлэгээ эрхлэгчдийн холбооноос дур мэдэн автобусны үнийг нэмэгдүүллээ. Бол манай автобусны холбоонд бүгд ярилцж байгаад бол одоо 500 төгрөгөөр явъя. Энэ бол одоо алдагдлаа бууруулахын тулд өөр арга алах гэдэгтэй шийдвэрлсэн. Зүгээр төрийн компаниудын хувьд бол удирдах зөвлөлийн дарга нь тээврийн газрын одоо орлого дарганаар байдаг. Тэр хүмүүс бол одоо 500-аар явж болохгүй гэж өөрөг даалгавар гэсэн тийм мэдээлэл бидэнд байна. За нийслэлийн нийтийн тээврийн газраас бид нарыг 2014-ний 2 сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулаач гэсэн тийм албан бичиг өгсөө. Бид өчигдөр аль биесээр хариугаа өгсөө. Манай улсын хууль журамд нийтийн захиалгат үйлчилгээ буюу автобусны үн тарифыг дангаараа тогтоогдох субъект байхгүйгээс ийхүү автобусны үнийг ямар нэгэн төрийн байгууллагаар нь дээд шатны байгууллагатаа тохиролцохгүйгээр ийхүү автобусны үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө дур мэдэн үнийг нэмж байна. Том аврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагуудыг мэдэгдэж байгаагаар засгийн газраас нийт компаниудын алдагдлыг ямар нэгэн байдлаар олохгүй бол бид автобусны үнийг 500 цаашаа 600 төгрөг болгоход ч бэлэн байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол цаашдаа төрийн өмчлөлт компаниуд болон тарилга бусны үнц нэмэгдэнэ гэдгийг нуухгүй байсан юм аа. Тийм. Одоо ер нь 500 төгрөг болсон байгаа автобус нь буцаа 400 төгрөг болгоход ер нь ямар нөхцөл боломж байна вэ? За 400 төгрөг болгох ерөөсөө ганцхан нөхцөл байгаа шүү дээ. Юу гэхээр одоо таны 500 400-ийн зөрөөг төрөөс хариуцчихъё. Мөн үү? Алдагдлын чинь төр хариуцъя л гэвэл бид тэргээл 400 300 ч болж болно, бүр өнгөөж болж болно. Өнөөдрийн байдлаар хувийн хөвшлийн нийтийн тээврийн үйлчлэгээ эрхэлдэг 21 компани автобусны тарифын үнийг том хүн 500 төгрөг болон хүүхэд 200 төгрөгөөр зорчиж байна. Ингэж автобусны үнийг нэмэхээ иргэдэд ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй. Хоёрдугаарт 400 төгрөгийн билетээр иргэдээс 500 төгрөг авч зорчулж агаад иргэд болон зорчигчид дургуутж байгаамаа. Иргэдийн хувьд бол нэг тийм бухимдаа дуурлаад бариад байгаа юм бол байхгүй байх шиг байна. Би өнөөдөр гэхэд орой 6-7 автобус дамжиж бүр нэг буудлаар явсаар байгаа тэрлээ. Тий. Ямар нэгэн бухимдал одоо ийм гэсэн юм алга. Ер нь манай иргэд бол ойлгож байгаа л. Ядаж цагаасар өнгөрөөд яана гэдсэн мэт дээ. Нэмэгдэнэ гэдээсэн чинь тэг өнөөдөр л гинтхэн нэмэгдсэн байна шүү. Тэгээ нэмсэн ч гэсэн энэ цаанаасаа бас нийтэд зарлж иж нэмж болдгоо хүмүүс 400 төгрөгтэй гарч ирчээл тэгэл зайлуул хэцүүлэх шиг л шүү. Төгрөг гэж биелээ үстэй сая. Яа гэж ингэж нэмэгдүүлсэн юм бэ? Тэр удирдлагатай авч дээ. 500. Хизээрээс нэгцээ. Өнөөдрөөс тэгсээ. Билет нь 500-аар өөрчлөгдсөн болов. 400 төгрөгийн билетээр хүмүүсээс 500 төгрөг авч байгаа нь хэр шудрагаас нийтж юм хөө. Гээ бид нар бол юм өгөх цаанаас нэг шаардлагатай шүү дээ. Зарим автобуснууд нь 400-аар л явж байна. Зарим 500-аар явж байна. Билет нь бас 400-аар л байна. Энэ одоо олон зохицохгүй л асуудал байх л гэж бодчих шүү дээ. Чи одоо би хэлэхэд одоо өглөө одоо 4-5 хүн зэрэг ажил сургууль гээд явна. Ингээд бодохоор зэрэг чинь 10 жилийнх нь 200 төгрөг гэхээр л 3 хүүхэд 600 цаасуудаа явчихна. 3 том хүн гэхээр зэрэг чинь 1500 ингээд зөвхөн ирэх очихын зардлыг хэтэл одоо 6-7 мянган цаас болчихж байгаа биз дээ. Тэгээ ингээд ирэхэд зэрэг хүндрэлтэй л байна. Бүр яалтчгүй хүндрэлтэй байна. Бас ажил хийдэг хүмүүс 500 төгрөг итгэл одоо 400 төгрөг авах шүү дөхөд. Одоо юмнахаа нэг жоох яахгүй бол одоо болохгүй дээ. Одоо худлаа тэгдсэнээс одоо болохгүй шүү. Ажил хайна гэдэг нь идэвч 800 мянган төгрөг авдаг гэж байгаа шүү дээ. Энэ одоо шараадны автобус 800 мянган төгрөг авах өнөөдөр сэхэтэн байхгүй л байгаа байхгүй. Миний 3 хүүхэд гуруулаад их юу дээд сургуульд өгсөн 800 авахгүй 500 600 700 л ав.